Жек Лондоны зохиол Саран хөндөй 20 дугаар хэсэг. Хейвордс хотоос Найлс хүртэл лавтай хагас өдрийн газар байв. Гэвч Саксон Билл хоёр их замаас гарч ихээрийн замд ороход тентхийн газрыг алга дармын чинэгч үлдээлгүй ашигласан нь харагдана. Энэ газар гарахоосон ирсэн мөртлөө га бүрийг нь 200, 300, 500 тэр бүхэл $1000 үнэт хүртэл боловсруулж чадсан бараан арьстай нуруу намхан тэр цагаачдыг Саксон харах бүр гайхан ажиглаж явлаа. Ажил энд тэндгүй оволцсон. Тарилангийн талбайд ихнэр хүүхдүүд эрчүүлтэйгээ мөр зэрэгцэн ажиллана. Газар широонд ганц хормын төдий амар заяа үзүүлэхгүй хөрвүүлж байх шиг санагдана. Инг зүтгэснийх нь хариуд газар их өгөөмөр байдг нь эргэлзээгүй. Тэгдгүй бол тэд хүүхдээ сургуульд яаж явуулах вэ? Бас хуучин тэрэг чингэлэгт суусан шинхэн дог жууцтай явах насан туршид хичнээн харагдана. Энэ хүмүүс аз жаргалтай уяг цатгалан байгаа нь ил байна. Ажил хайлт эхлэх үед манай хөршийнхний царайдас ийм байгаагүй шүү гэж Саксон хэлэхэд Билл илхэн байна. Азтай улс юм. Харах царайнаас андашгүй байна. Гэхдээ эднэр надад их зан гаргах болоогүй. Биднийг их орноос минь шахан зайлуулж тэнүүлчин болгох тийм их гавьянд хүрээгүй байх шүү гэв. Их зан гаргаад байгаа юм чи эдэнд алгал да гэж Саксон мөчөөрхөв. Тийм ээ, алга. Би хүнээр хэлэлэлтгүй ойлгож байна. Гэхдээ эднүүс чиний бодож байгаа шиг тийм ухаалаг хүмүүс биш. Лавл одоо малын талаар би эдэнд нэлээд юм багшлах байх шүү. Тэр хоёр нар шингэх үеэр Найлс хэмээх жижигхэн хотод хурч ирэв. Хамгийн сүүлийн хагас бэрийн замд таг дугуй явсан Билл их нэртэй. Саксон хоёулаа зочид буудалд буух уу? Чи юу гэж бодож байна? Гэж шийд муутай асуухад тэр шуудхан толгоос ихсэрч. Тэгж өрлгөн загнах хэрэггүй. $20 минь яаж тэсгэв? Анх юу гэж ярьсан тэрүүгээр л явъя. Зочид буудлаар хоноглоно гэж ярилцаагүй шүү дээ гэв. За яхав тэгийг л дээ. Би ч дайжгүй чамайг л бодсон юм. Намайг ч гэсэн дайжгүй гэдгийг энэс хойш бүү март. Харин одоо оройн хоолой олж идэх хэрэгтэй шүү дээ. Мах төмөс сонгон 10-аад сайхан алим авч хотын захад гараад хоёр захаараа мод бургастай гол руу очиж элсэрхэг гэргийн хавцаа модны нүмерт туглан суулаа. Энд тэндгүй унсан хуурай мод мөчр төөхтэй Билл эсгэрнэ. Нөхрийнхөө сэтгэл санааны байдлыг анхааралтай ажиглаж байсан Саксон түүнийг тийхүү хуурамчаар эсгэрчвэг сонсоод инээд нь хөрнө. Хуурай газар биржинхээ дэвсэж дээр нь орныхон бүтээлгийг дэлгэв. Саксон илгаал дээр хоолцоо хийхийг дөнгөж саянаас сурч байсан болохоор эхлээд нэг их гал өрдхийн оронд галаа тасалдуулахгүй үргэлж тэтгэж байх нь чухал гэдгийг анх удаага мэдэж авчээ. Кофего буцалмагц гүцэндээ баг зэрэг ус нэмж хийгээд нэг талаар хөргөхгүй, нөгөө талаар дэмих бослохгүй тулд цогны хажууд бөөрдүүлэн тавив. Төмсөө хэрчиж мөн сонгоно хайрвалд тусад нь шараад сар тавхт гаргаж кофенохоо гүцэн дээр тавьж дээрээс нь Биллийн тавгийг хөмрөв. Тэгэд маха Биллийн дуртай аргаар халуун хайрвал дээр тусгүй хайрлаа. Үүний дараа Биллийг кофе аяглах зур Саксон махан тавглаж сонгон төмсөө хайрвалд хийж гал дээр минут хэртэ халаа. Билл хоолсныхоо дараа тамхи орох зур маш хангалуун байдлаар "Хүн дөр юу хэрэгтэй юм бэ?" гэснэ тохиолдон сонож хэвтэв. Гал дүрэлзэн асгад Саксоны хазар галын улаан дүлэнд уламжих улаа бутарч харагдана. Бидний өвөг дээдэс индианчууд зэрлэг аратан хичнээн аюул занл учруулж байсныг яаж тоолж барах вэ? Гэтэл бид хоёр гэртээ галаа түлээд сууж байгаа юм шиг санаамар байна. Энэ элснээс илүү сайхан ор дэвсгэр хаа байх вэ? Өдөн дээр дэвсгэрэл гэсэн үг. Энэ гян хүүхэн шиг болсон чим нь яасан хөөрх юм бэ? Миний ойн хүүхнийг хинч 16-аас хэтэрсэн гэж хэлэхгүй дээ. Саксон хөөрч толгой дохин цагаан шүдэ ярилцуулан. Тийм гэж юу? Таныг ч гэсэн тамхи татдаггүйсэн бол элсээр тоглодог эрхэм жаалхуу таныг гэрээсээ яваад өгөхийг ээж чинь мэдэж байгаа юм гэж асуумаар байна. Билл зориуд төв царайлан. Хэрв та эс дургүйцвэл танаас баг саг юм асуумаар байх юм. Би танаас нандин юмитан шалгах гээгүй. Харин хариу авах нь нэн чухал юм шүү гэхэд тайлбар нэгэнд хэрэггүй байсан тул Саксон "Тэгэд юу юм?" гэлээ. "Юу вэ гэвэл Саксон, та надад тун их таалагдж байгаагаар үл барам
Одоо нэгэнт шөнө болж байхад хүний суудаг орон байрнаас бараг л 1000 бээр алс байгаа буюу нэг үгээр хэлэхэд та бид хоёр жинхэнэ гэрэлсэн үнэхээр Ирэм хоёр мөн үү гэсэн нэг зүйлийг л мэдмээр байна. Жинхэнэ үнэхээр мөн гэж Саксон сэтгэлийн засаж хэлээд чи яагаад ингэж асууж байгаа билээ гэв. Онцгой юмгүй те. Надад нэг юм бодогдоод эвгүй санагдсан юм л та. Миний олж авсан нөгөө хүмүүжлийг бодохдоо зэрэг тантай ийм цагаар хамт байх эвгүй биш үү? Та өөрөө ойлгож байгаа байлгүй? За, тэмээ юм яриха болоо. Намайг сав суулгаа угаад цэвэрлэж галтгоогоо янзлах хооронд жаахан зугаалгангаа өглөө төлөх хуурай мөчөр түүж ирвэл бар биш үү? Бэл тушаалыг биелүүлэх гээд босон харьяасан боловч зог тусаж түүнийг тэрч биедэнэ. Хоёр дуугүй зогсож байгаад биелийг явахад цээжинд нь баярлах сэтгэл дүүрч аманда талархлын дуу аяллаа. Одны сүмгэр гэрэлдэд үнсийсэн хав харамхуй шөнө болж харагдаж байсан оддоч хаанаас гарсныг бүүмэд үүсийн цаагуур төдхөн алга болжээ. Калифорний намрын шарнаар дөнгөж эхэлсэн цаг билээ. Өдөр нь халуун, үчийн сэрүүн бараг мэддэхгүй, өчүүхэн төдийч салхи хүлээхгүй. Бэл хуурай мөчөр түүж ирээд галынхаа дэргэд хажууд нэрж тэлгэн дээр суухад Саксон бидний амьдрал цоо шинээр эхэлж байгаа юм шиг санагдаад байна. Ганц өнөөдөр л гэхэд Оклендд 10 жил болсноосоо илүү их юм мэдэж авлаа. Газар боловсруулна гэдэг чинь миний бодож байснаас хавьгүй нарийн ажил юм гэд санаа алдсан толгоогоо ганхас хэлгэв. Бэл ямар нэг юм бодсон бололтой гал руу гөлрөөд хариу дуурсангүй. Нөхрийг ямар нэг юм шийдэ бололтой харагдахад гар дээр нь гараа тавиад за яахаар болов гэхтэн Бэл аж ахуй гал бодож байна. Тэр жижигхэн тоглоом шиг фермэд чинь аюулын юм аа. Гадаадынханд л яг таарч. Америк бидэнд бол томоохон байх нь дээр. Би бол нэг уулын ингэр дээр гарлаа гэхэд эн чинь бүхлээрээ оргилон хүртэл минийх. Тэгээд тэр уулнаас цаагаар урсах гол дагаад миний адуу унахтай юутай хээтэйгээ тайван бэлчиж байхыг л хүснэ. Адуу үржүүлэх нэн ялангуяа 1800-аас 2000 хүртэл фут ажлын том адуу бүрч ашигтай. Тийм адуу ихчгүүлгээтэй байдаг юм шүү дээ. Адилхан зөстэй 2 шүдлэн хизээж $700-800 буухгүй. Ийм цаг агаартай газар тийм малыг бэлчээрээр л таргалуулна. Өөр юу ч хэрэггүй. Тэнгэр удаан хугацаагаар муухай ашиглавал хэрэг болно гэд нэг муу сарвч жаахан өвс бэлдсэн байвал болно. Урд нь би ийм юм зүүдлээчгүй явжээ. Харин одоо иймэрхүү аж ахуйтай болох юмсан гэж бодох тусам тавьсан зориг минь зөв санагдах боллоо гэж ярихад сэцэн санаагийн зөвтгөх шинэ бодол үүсэж өгөөг нь ойлгоод Саксон ихэд баярлав. Тийм бодлоод Бэл шиг их нөлөөтэй хүнээс гарч үйдэн давхар баярлууштай ажээ. Хамгийн гол нь Бэл одоо хөдөө аж ахуйг аяанда шохоорхох болжээ. Сангийн газар морч өржүүлж болно, бусад ажлагч өрнүүлж болно гэж Саксон түүнийг дэмжив. Тийм ээ, тийм. Байшингийнхаа гадуур жимсний мод тарина дахиад тижээн. Ер нь Португалчууд шиг юм бүхэнтэй байх хэрэгтэй. Бас малын бэлчээр зугаалах газарч байх хэрэгтэй шүү дээ. Унаг их төвхтэй байха тийм үү Бэл? Гайгүй. Хотын хатуу замд морь амархан улддаг юм. Тийм гүнээ сайн үйлдвэрийг аваад цааш нь яахаа би сайн мэднэ. Үн хаялцуулж худалддаг юм. Тийм адуу хатуу засмал замаар явж чадахгүй ч гэсэн олон жил унаа хөсгөд дажгүйлт. Тэр хоёр хэсэг чимээгүй болж галынхаа унтаршгүй гэрэлд ирээдүйн аж ахуйгаа ямар шүү байх вэ хэмээн хоёулаа төсөөлөн бодож байлаа. Мөн ч аниргүй байна да. Жинхэнэ түнэр харанхуй гэснэ жихүүцэх тул хөрмнийхээ товчийг товчилж галаад итгээд гэлээч гэсэн ийм сайхан цаг ууртай газар дэлхийд байхгүй байх. Намайг бүр жаахан хүүхэд байхад аав маань Калифорни цаг уур бол Дивачин гэдэг байж билээ. Дорн зүгтнийг очиод өвөл 102-ыг үйлээ үзэж өнгөрөөснөө яриад одоо би тийшээ яагаад ч зүглэхгүй гэдгсэн. Ээж маань ч гэсэн дэлхийд ийм сайхан уур амьсгалтай газар байхгүй гэдгсэн. Цөл, говь, уул ус туулж явсаар энд хурч ирэхэд тэдэнд хачин сайхан санагдаж тэд Калифорниг сүв бал бурмын орон гэж нэрлэдэг байж газар нь гойд шимт тижилтэй болохоор дөнгөж сэндилээд л үр цацхтал ариун ургац гараад ирдгсэн гэж Кэти ярьдаг байсан. Ан амтын хичнээн байсны яа. Миний эцгийг үрчилж авсан тэр Робертс гой Сан Хаукиноос Колумб хүртэл мал туухта 40 хүнтэй явсан.
Зөвхөн давс дарь хоёр л авч гараад замдаа дан ангийн махаар хүнс хийж явсан юм гинэвлээ. Уулаар энд тэндгүй богсоогоо бэлчиж Санросын хавьд сөрөг хандгаа явж явахыг ээж минь үтсэн гэдэг. Би л хоёулаа тийш нэг явж үзэх юм шүү. Миний үзхийг мөрөөддөг болсон нутаг. Аав эг минь баг байхад Сакраментогоос хойшхон Каш Слоу мөрний ширэнгинд баавга ихтэй тэнд зөндөө агнадаг байсан гинлээ. Задгай газар тааралдвал аав Мексикчүүдийн хамт мороор амдан хөөж багад цаламтан барьдаг байж. Чи цаламтхыг мэдэн шүү дээ. Баавганаас айдгүй морь ердийн ямар ч мориноос 10 дахин илүү их үн хүрдэг байсан гэдэг. Барч бас байсан гинлээ. Анх тэд таншигаа шилүүс үнэхтэй андуурдаг байж. Хоёулаа Санта-Рост очноо гайгүй. Эрг хавийнх нь газар таармааргүй бол цаашаа явна шүү дээ. Галч онторлоо. Саксон өсөө самнаж гизгэн сүлжив. Нойрсох бэлтгэл төдийл төвөггүй байсан болохоор хоёул нэг хүнжилдээ орж хэвтлээ. Саксон нүдэн ансан хэдий ч нойр нь хөрсөнгүй. Ингиж нойр нь хулждаггүйсэн. Амьдралд анх удаа хөдөө унтаж байгаа болохоор дасаагүй нөхцөлд санаа амар нойрсож чадахгүй байгаа нь төмөн зөв билээ. Явган явсаар ядарсныг хэлэхүү бас элс бодсноос огтөөр тийм зөөлөн дэвсгэр биш байлаа. Нэг цаг хэртэй болоход биэл дугжирсан мэт байх боловч бас л нойр нь хөрөхгүй байгааг Саксон гадралжээ. Унтраагүй байсан цаг гинэт пас хийхэд давхин зочив. Биэлч бас хөдлөв. Чи унтаагүй л байгаа мó гэж хэмнэхэд цаатхан нам дуугаар үгүй элдвийн бодогдоод нойр хөрөхгүй байна. Энэ муу элс чинь гайхуур шалнаас хатуулууд чивдэ огонж гайгүй юм. Гэхдээ ийм гэж бодсонгүй гэв. Хоёул хэвтрэн засаад хэвтсэн боловч дороос нь бас л хатуу оргиод болсонгүй. Гэнэт ойрхон нэг газар дэвхрэх часхийн дуугарахад Саксон давхин зочсон боловч сүүлдээ нэлээд дасаж байлаа. Гэтэл биэл эн чинь яаса ядаргаатай идвэ гэхэд Саксон айснаа нуухыг бодож тайвнаар чи дуутмагаа гэж арай бодоогүй биз гэв. Бодсон. Яг л тийм юм уу гэж бодсон. Баав маань эмийн дэлгүүрийн цонхон дээр хоёрч могой харагдсан шүү. Могой нэг шүтэн хөндөй юм хатгахаараа тэр хөндийгөөс хор гаргадаг юм гинлээ. Үгүй зайлшгүй өгдөг юм гэдэг. Чи чинь арай хоёрдугаар Баско биш үз. Баско гэж мэдхүү. Баско могойг амдаар нь залгина гэж Саксон үн хаягдсан дуудагчийн хашгирахыг дуурайв. Сүйттэй юм алга. Баско могон хортой уутыг авчихад л тэгдэг байхгүй юу? Тэрнээс биш яаж чадах вүлээ? Яагаад нойр хөрөхгүй байна? Энэ лүтийн тэхрэг дуугаа болж өгөхгүй юм. Эсвэл могоо юм болов? Могоо биш ээ. Дуут могоо аль хэдийн сонсон. Тэгвэл Баско ханаас могоо олдог бай. Чиний нойр чинь бас яагаад хөрөхгүй байгаа юм? Дасаагүй болоод л энэ бах. Би хөдөө унтаж ёор үзээгүй юм. Би ч гэсэн их сайхнаар боддог байж. Гэт Саксон эргэж хөвтөд санаа алдав. Гэхдээ хоёлаа тэгсгээ тасах байлгүй. Бусдын чаддаг юмыг чадгал ёстой. Хөдөө хондог хүн гэвэл тун олон байх шүү. Тэгэхэр дажгүй. Энд ч гэсэн уг нь аятайхан л байна шүү дээ. Ирэх дураараа өөрийн толгой мэдэлтэй хиндэж орон байрны хөлс энтер төлөхгүй. Өөрснөө эзэн болж байна гэд дуугүй болов. Бод бургасан дотроос ямар нэгэн хөлийн чимээ сонстно. Хоёул чих тавин чигнахад чимээ намтахад л зөөрмгөлмөгц дахин сонсогдоод байна. Саксон биэлд улам наалдан нэг юм нэраагаад байх шиг байна гэхэд биэл сэтгэлийн засах санаатай ямар ч л гэсэн зэрлэг индиан л биш байх гэснэ худал өвшөөгээд юу л байв гэж айх юм алга. Анхны хүмүүс маань ямар их юм амссан гэдгийг бодох хэрэгтэй гэв. Хэдэн минутын дараа биэл дотроо инээж буйг мөр цээжнийх нь хөдөлгөөнөөс ойлгов. Эцгийн маань ярьдаг байсан нэг юм санаанд орлоо. Орегоны анхны эмэгтэй аялагчдын нэг Сьюзен Клэкхорн гэдэг эмэгний тухай юм. Нүд нь үүлтэй юмсан ч. Тэгээд Дол Сьюзен гэдэг байж л дээ. Гэтэл буудахтаа хинтэй ч зүйрлэшгүй мэргэн байж. Элчилгүй эрэм газраар явж байтал нь индианчуудад айрчээ. Аялагчид үхэр дэргүүдээ буулгаж бошуухан шиг дугуй хороо болгоод өөрснөө шаруудаа аваад голд нь нуугдаж л дээ. Ингэж дайсны довтлогооныг няцааж олон дайсан алдаг байж. Индианчууд яах ухаанаа олохгүй байснаа цагаан хүмүүсийг ил гаргах нэг ухаан сийлжтэй. Өөр газраас олж авсан хоёр охиныг тэднийг харсаар байтал тамалж эхэлжээ. Буун сум арай хүрхээргүй тийм зайд тэдний нүдний өмнө тамлаж гин.
Цагаан арьснууд гараад тэсгэлгүй гарч ирнэ. Тэгэхээр нь устгадаг хэрэгэ гэж бодож байж л дээ. Цагаан хүмүүс яах учраа олж ядаг хоёр хүүхнийг аврахаар гараад очвол эднээс устгаад дараа нь ачаа хөсгийн дайрна. Тэгэд бүгд алуулна гэсэн үг. Гэтэл Сьюзен эмгэн яасан гэж бодно. Нэг газраас хуучин Кентуккийцийн урт гэгчийн голтойбоо гаргаж ирээд дотор нь 3 хонгооны дар хийж огтын хажууд гойд их үүрэг гүйцэтгэж байсан нэг том гэгчийн инженерийг онлоод аваад хайчихсан чинь буун эмгний мөрийг мулттирээд өөрийг нь холоо гэгчин шидчихж. Нөгөө том индианч нам онож. Чухам хаанаас юугаар тэгж дэлсүүлснэ мэдсэнгүй. Эмгний мөр нь мултраад оригон хүртэл гарын санжиж явсан гинлээ. Бэог нь энэ түүхийг ярих гээгүй маа. Эмгэн Сьюзен 10 өр Жоныг ихэд хүнддэгдэг байж. Тэгээд дандаа хүртчих гээд байхаар нь охид хөвгүүд өвгөн нь түүнээс холхон байлгах гэж бөөн ажил болдог байж. Юг холхон байлгах гэж 10 өр Жоныг тийм л дээ, чи яаж мэдхв? Дээр үед вискиг ингэж нэрлдэг байж. Тэднийг Орегоноос нүүж ирснийхээ дараа нэг сайхан өдөр гэр бүлээрээ Бодяга гэдэг газар очихоор болоход Сьюзен үе мөчний өвчин хөдлөөд ганц шалгаж чадахгүй нэгэд гэртээ ганцаараа үлдчихэлдэ. Цаад бол чи тэнийг амьтад болохоор түүнд юу ч хэлсэнгүй. Харин хөдлөхийнхөө үед гэртээ байсан 2 галлон хэртэй том шилтэй вискиг хашаанд орох үнэнийхээ пүнцний тэмдэх 60 футын өндөр модон дээр ач нарынхаа нэгийг гаргаад хөлүүлжээ. Тэгтэл орой буцаад ирэхэд нь Сьюзен гал дугааныхоо өрөөнд ухаангүй согтуу унчихсан байж. Бийл цааш нь ярих янзгүй дуугүй болоход Саксон өөрөө модон дээр авирсан хэрэггүй гэхэд Бийл инээж наста дор нь том гэгчийн ган тосож тавиад архины шилийг хуучин бууга хаанаас ч юм гаргаж ирээд хаг буудахгүй юу? Тэгээд л ган дотроос аягаар нь санаа амар утгаж уухгүй юу? Саксон дөнгөж зөөрөнгөлтөл нөгөө анир бүрч ойрхон сонстно. Нэг л амтан гэтэд байх шиг зэрлэг аратан мираж байгаа юм шиг санагджээ. Бийл гэж шивнэж дуудвал надад ч гээсэн сонсогдож байна гэж Бийл гайхмаар иршүүд хоолоогоор дууграв. Бар мануулын болов? Үгүй тийм байх ёсгүй. Энд зэрлэг ан амтангүй болоод утсан газар фермчний тайван нутаг. Зөөлөн салхина модны навч сүрдхийхэд Саксон дав хийв. Гэрэлт цохны хачин чимээ гайхмаар түргэн намдлаа. Тэгтэл нөгөө чимээний хажуугаар сүрхий түгхийн дуугарахад Саксон тэр 2 давхийн өндийд суусан боловч уг чимээ анир дахин намган болсон тул эргэж хэвтэв. Гэвч энэ чимээ аниргүй байдал нь ёрын муухай мэт санагдна. Хөөхи мэд зөх юмгүй. Эн чин молтгочин туулаал байна. Гэрийн тэжээгээр туулаад игдэхээр хойд 2 хөлөөрөө шал дэлсдэг юм байх чинь билээ гэд Бийл дотор нь онгож санаа алдав. Саксон унтах гэж байдгаараа хичээн. Гэтэл эс дороос нь улам хатуу өргөж сүүж нь хөндөөрнө. Бодоод байхад ямар ч аюул байхгүй атал дими балаа юм бодогдох нь сонив. Өөр дуу чимээч дуулдлаа. Жижиг амтны хөлийн юм уу, хорхой шавчны чимээ биш, ямар нэгэн томхон амтан бут бургасаар тэнэж буй бололтой. Навч мөчөр шардхийн хугарах сонсогдно. Нэг амтан мөчөр дундуур ороод гарч байгаа нь нэг удаа бүр тод сонсогдов. Өөрт нь бартаа байсан бол одоо заантай болсон юм байлгүй. Яасан нүсэр сонсогдно вэ? Чагнаач наашаа ирж байна шүү гэж Бийл болгоомжлон хэлв. Тэр дуу чимээ нэг хэсэг намжснаа дахин сэргэж улам тод улам хойр болов. Бийл дахин өндийд суугаад хажуудаа өндийд суусан Саксоны гарыг атгаж өнөөдөр ганц ч минутад уг хийсэнгүй чимээгүй. Дахиад ямар юм тийм бол үзэгсэн гэхэд Саксон баавгай авирч байгаа юм шиг чимээ гарах юм. Лавл дэвхрэг биш болж таарлаа гэд Бийл босох гэтэл Саксон түүнээс чангааж яах нь вэ гэв. Би юу айхгүй байна. Харин ингээд байвал мэдрэлт хаалгатай санагдана. Чухам юу болохыг мэдхээс нааш санаа амрахгүй байна. Мэдчихээд ирвэл дээр. Бүү хай, би болгоомжтой явна. Хав харанхуй байсан болохоор Бийл босоод ганц алхам холдоход бараа нь харагдахгүй болов. Саксон хүлээж суулаа. Өнөө хачин дуу чимээ тасарч хуурай навч мөчөр шартхийн. Бийл буцаж ирээд хүнжилдээ орж хэвтэв. Өргөөчхө бололтой их сонор амтэн шиг байна. Ойрмогхон ботон дундуур ороод арилгах чимээ сонсогдлоо. Би хичнээн сэмэрхэн явсан гэж гүн чин.
дахиад л дуулдлаа. Тэр хоёр дахин өндийн суулаа. Саксон Биллийн тохойг яварч "Тэнд байна. Амьсгаан дуулдаж байна. Тэр торгихын сонсвоо" гэж сэмхэн шивнэ. Хуурай мөчртун ойрхон шавтахын дуугарахад манайх хоёр бие бинээсээ ичих цөгөөгүй хайгаад угсахын бослоо. "Энэ золгийг ингэж давруулахгүй шүү. Толгой дээр гарах нь дутаад байгаа болол та" гэж Билл ууртай хэлэхэд Саксон "Одоо яах вэ тэгээд" гэв. "Чангахан хашгираатах. Тэгвэл бараа турууг нь харж юу магад" гэд амьсгаагаан сайтар авч яваад хар хүчээрээ хашгирлаа. Харанхуй дунд бөөн хөл хөдөлгөөн дэгдэж дайжин зайлах адгуус амтны хөлд бут бургас хугарч үсчих чимээ гараад холдон холдсоор чимээ тасв. Би Саксон хоёрын дотор сая л нэг юм онгойлоо. Чив чимээгүй болоход би "За чи юу гэж бодож байна? Урд намайг дэвжээнд гарахтаа огтхонч айж сүрддэггүй гэлцдэг байсан. Тэд намайг өнөөш нь хараагүй нь яамаа. Чи өтгөр энэ лүдийн элс гэж бас нэгга. Босоод галаад үлдэх юм билүү?" Үнсний дор цог байсан болохоор галан төдхөн дүрлзэн аслаа. Үлтэй тэнгэрт хэд гурван одоо зогс хийхэд би л харж бодол хэлж байснаа бослоо. "Хаачих нь надад нэгэн бодогдлоо" гэд цааш шууд алхан галын гэрлээс гарчихв. Саксон бүтээлгээ нөмрөн үл мэдэх амьтдын үргэн дайцсан тэр зүг сүхэж авалгүй явсан Биллийн зоргийг гайхан суув. "Мууса манднууд чи намайг сүрхэд өнгөлөө шүү. Би ерөн сүүдрээсэж айдаг болох нь уу да. Юу байсан гэж чи лав таахгүй дээ. Хэдэн тугал байна. Өөрөөсөө бид хоёроос ч илүү айчтэй." Бил тамхиа татчихад Саксоны хажуугаар орж хэвдэв. 10 туглаас үнсээ зайлтал айж байгаа хүн ямар л ойлгохтой фермер болов гэж дээ. Чи бидний өвөг дээдэс бол иймэрхүү юмд дав хийх ч үгүй дээ. Одоогийн хүн гэдэг даанч хариугүй амьтан болж дээ. "Тэгж болохгүй. Хүмүүс ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Тэгэхээр бид өвөг дээдсийнхээ шантарч байгаагүй юмнаас шантрах ёсгүй. Харин ч улам зоригдсон хүмүүс шүү дээ. Хүмүүжил маань л өөр байгаа юм. Насан турш хот газар сууж хотын дуу чимээ нөхцөл тасчгаад хөдөөнийхийг мэдэхгүй байна л та. Бид жинхэнэ байгаль орчноос алс хөндөй өсчихсөн байна. Харин одоо чи бид хоёр байгалийнхаа төрсөн үр хөвгтөн болох гэж явна. Цагаа болохдоо зэрэг чи бид хоёр өвөг дээдсээсээ өөрцгүй хөдөөхээр бөхөөс бүх догчирдаг болонтоо гайгүй. Элсэн дээр унтгаал болий. Харин тий үүнээс хойш түүнээс цааш болохгүй гэдгийг ойлголоо. За одоо унтахыг бодъё" гэлээ. Айх юмгүй болсон боловч доороос нь элс нухаад төвчгэд хэцүү байлаа. Бийл дөнгөж зөөрмөглөн Саксоны нүд дөнгөж анилтахад тэртэй хол дахиад угарч эхлэв. Хатуу элс доороос нь нухаад хоёр анчин маань тухтай нь хорсож чадахгүй л байлаа. Өөр цаймагц Бийл хүнжлөөсөө сугран босоод галаан өрдөв. Саксон чичирсээр дэрэгт нэрд суулаа. Хоёулаа ядарч нүдэн бүлцээжээ. Гэсэн ч Саксон эхлээд инээлээ. Бийл хүчээр инээгчэн хайдав. Кофенохоо гүцийг хармагц хиймрэнсэр гэж бушуухан гэгч нь гал дээр тавилаа. Оклендоос Сан Хосе хүртэл 40 бээр боловч Саксон Бийл хоёр 3 өдрийн дотор энэ замаа амархан туулжээ. Тэр хоёрт өгөнд баахан дуртай хүн бүр дууралдаг холбоочин замд дахин тааралцсангүй. Ер нь үг сольсон явуулын хүн тунцав. Заримдаа пүүгээ үрсэн хойш ургаш яваа тэнүүлчдтэй хаяа ярьж үзэхэд тэд угаас хөдөө аж ахуйг бараг мэдэхгүй буюу бүр таг болсон юм гэж Саксон төдхөн ойлгосон байна. Ихэнхдээ ядарч зүдэрсэн ухаан нэргсэн өвгчүүл байх ба. Ганц боддог юм нь хаана ахиухан хөлстэй ажил байгаа бол урд нь тэнд л овой хөлс өгдөг байсан гэх боловч тэр газраа ямагт эндээс даанч хол гэлцэн. Тэднээс мэдэж авсан ганц зүйл нь тэр хоёрыг дайрч ирсэн газар бол гол дуу жижиг аж ахуйд нь нутгалдаг. Хөлсний хөдөлмөр ховор хэрэгэлдэг. Хэрэглэхтэр хөрвөл Португал ажилчин л авдаг юмсанж. Фермчид хүн бодох гихчийг мэдэхгүй ойлгохгүй болсон юм. Дэрэг дөрн голцуул хоосон явж өнгөрөх хатлаа нэгэнт суугаад газар дөх гэсэнгүй. Саксоны хаяа юм асуухт нь өөдөөс нь сонцсон буюу сэжиглсэн янзтай харснаа тоглоом шоглоомын үг хэлэх буюу эсвэл үгэн хариугүй өнгөрөн. Америк хүн хизээ юм байла. Чөтгөр алгадмарууд өр цайхан санаатай тусархуу байж одоо биш болжээ гэж Бийл зэвэрхэн. Харин Саксон ахтайгаа ярилцсанаа саналаа. Бийл минь цаг үе өөр болчээ. Бас эднэр хотод их ойр байдаг болцохоо арахгүй.
хотоос холдгоос нааш тэгж дүгнэхээ хүлээзэн алсхан бол арай өөр байлгүй гэсэн чэнтхийн улс муухай нүн зүггүй амтд юм. Саксон инээж. Ийм байх нь эдний зөв чинь билүү? Яаж мэдлээ? Чиний үзэлцээд байсан тэр урагчдыг чинь ойрын төрөл садангууд чинь билүү? Юмыг яаж мэдлээ? Гэхэд би л бүр чангаар. Тийм болж өөр хэрэг шүү. Гэхдээ би түмэн га газартаа байлаач гэсэн пүүгэгэн үүрээ замаар явж байгаа энэ хүмүүсийн аль нь ч надаас доргүй. Харин илүү ч байж магадгүй гэж бодхол бодно. Ямар ч болтугай хүнд итгэж үзэх айл үзнэ гэлээ. Би л эхлээд ферм бүрээс ажил сурч байснаа зөөлдөө гагцгүй том томоос нь сургалах боловч цөм манад хийлгэх ажил алгадаа гэх ба зарим нь анхны бороо орсон хойно газар хагалахад хүн хүч хэрэгтэй болно гэжээ. Энд тэнд оог цог хуурайд нь хагалж үзэгдэх боловч ихэнх нь бороо хүлээх ажээ. Чи газар хагалж мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй л дээ. Гэхдээ нэг их нарийн ажил биш байх. Анжис барихыг амархан сурчихна гэж бодож байгаа шүү. Маргааш өглөө нь биэлд анцсаар газар хагалж сурах боломж олджээ. Манай хүн жижигвтер талбайн хайсан дээр гарч анжис дагаж яваа өвгнийг ажиглаад энэ үнээс хялбар ажил гэж хаана байх вэ? Энэ мэдийн өгөр өвгөн нэг анжисны аргыг олж байхад би хоёрыг ч чадна гэж бардам хэлв. Чи очиод туршаад үзэлтэй гэж Саксон түүнийг ятгав. Яах юм? Холчгор очиод би нэг үзье гэж хэлэхгүй юу? Их л бодож хэрэггүй л гинэвз өөр яадаг юм? Чи чинь Чикагийн аянгийн эсрэг 20 раундын зодоногт авч байгаагүйсэн билүү? Гэж Саксон инээмсэглэн хэлв. Зөөрлөх юм ач олж таа. За яах вэ? Өвгөнч намайг хөөх бах та гэсээр хайс даван оров. Хаанаас хөөхийн сурах гэсэн юм 2-3 яваад үзье хөлшин авахгүй гэдэл хэлбэл бараа үз. За тэгвэл тэгье. Үгүйгээд байвал муу анцсын булаагаад авах юм шүү. Саксон хайш төшөд суугаад тэр хоёрын ярихыг чагнавч юу ч дуулцсангүй. Харин хормын дараа биэл хүзүүндээ жолоо өглөж гартаа анжисны бариул барьсан харагдав. Морд хөтөлөхөд өвгөн хажууд нь маажгнан алхахдаа биелийг баахан зааварлаж хагалсан талбайгаар хэд тойрсноо Саксоны дэргэд ирж янз нь урд нь газар жаахан ч гэсэн хагалж байсан болол та гэхэд Саксон толгой сэгсэрч үгүй амьдралдаа юуцээгүй харин морин тэрэг жолоодохыг бол мэднэ гэв. Тэм байж таарна. Цаанаал нэг дүйтэй байсан юм. Намайг тантай удаан суулгахгүй биз? Гэт инээмсэглэн зажилдаг тамхинасаа хэлтлэв. Хаглаагүй талбайн хэмжээ баг-багаар хорсоор байв. Биэл болох шинжгүй тул өвгөн Саксон хоёр түүнийг ажиглахын хамт хэд гурван үг солих болов. Өвгнийг шалгаасаар байдлыг нь мэдэж авахд тэр өвгөн нөгөө холбоочин залуу эцгийнхээ тухай ярьж байсантай тунч төслөө болохыг ойлголоо. Биэл талбайг нь бүгдийг нь хагалахад өвгөн манайд хоноод яв. Манайх жижиг цахилгаан зуухтай. Хоосон өрөөтэй саамын суу гэлээ. Бас Саксоныг үнээ сааж авьяасаа үзүүлж болно шүү гэв. Үнээ сайх ажил газар хагалах шиг амжилттай биш болсон ч гэсэн биелийг тоглоомныхоо үгийг шавхсан хойно чи өөрөө саагаад үзгэхэд биэл тэр талаар тун гайвахгүйгээ харуулжээ. Саксон сайтар ажиглан асууж шалгаасаар тэр фермийг Сан Леандрод үзснээс огт өөрийг нь төдхөн ойлгов. Энэ аж ахуй бүхэл талаараа хуучирч хоцрогдсон газар тариалан гэрчимжүүлэх талаар сонсооч үгүй байв. Газар нэг том тул олигтой боловсруулж чадаагүй аж. Гэр орон, жүчээ, зойр савн бүгд авах юмгүй болж энд тэндгүй 100 задгай 60 хагархай мэт болжээ. Баашингийнх нь урдуур нэл зэрлэг ургамал. Хүнсний ногоо тарьсангүй. Жимсний жижигхэн цэцэрлэгнийх нь мод бут өнгө зусаалдаж мөчрөн шингэрч хатаад энд тэнд зэвхий замаг ургаж ерөнхийдөө эзэн гүйтэн дороотжээ. Фермчний өр хүүхэд янз бүрийн хотод шингэсэн. Нэг охин нь их эмчтэй суусан. Бас нэг нь муж улсын багшийн дээд сургуульд багшилдаг. Нэг хүн төмөр замд бухт хэрэг жолооддог. Нэг хүн барилгын мэргэжилтэн, бас нэг хүн Сан Францискод эрвгийн хэргийн сурвалжлагч гин. Тэд хаяада эцэг эхтэй баг саг мөнгө өгдгийг нь Саксон мэдлээ. Оройн хоолны дараа биэл янжуур татаж байхад чи юу гэж бодож байна гэж Саксон асуувал биэл мөрөө хавчс хийснэ. Юм бүхэн тодоос тод байна. Хөгшин зөнг эзнээ дуурайгаад хамаг мод нь өгөрчээ. Сан Леандрогийн нөгөө аж ахуйтай зүүрлэхэд энэ хүн юу ч ухаараагүй нь сохор хүн ч мэдхээр байна.
Муса мордын хэн нэгэн худалдаж аваад буудчихвал адгуулсанд өөрсөд нь буян өвгөнд цэвэр ашигтай хэмнэлт болгосон. Иймэрхүү адуу португалчуудад үзээд өгье гэсэн ч олдохгүй. Сайхан адуу малтаа болж сайрхах хэрэг биш л дээ. Малыг зөв арчилна гэдэг чинь ашиг олно гэсэн үг шүү дээ. Аж ахуйг нь харахад аяндаа мэдэгдэнэ. Хөгшин адуу ажилд муу мөртөө их эдхийг нь яа. Таглуулахад хөгшин залуу гэж ялгахгүй үнэт л энэ өвгний морд өгөөжгөө болж өөрийг нь цөлмөж байна. Хот газрын мордоор хичнээн их юм хийлэгдгийг санахад эднийх даанч чамлалтай. Саксон биел хоёр тэднийд үгсэн мэт огт сэрэлгүй нам унтаад өглөө эртлэн хоол ундаа идэж угаад алсынхан замд гарахаар зэхв. Өвгөн тэр хоёрыг гаргаж өгтөө харавсаж та хоёрыг хэд хоног байлгамаар л байна. Даанч боломж алга. Хэдэн хүүхэд тарж явчихад эмгэн бид хоёр арайч хараал амьзуух юм. Ёрон сайн цагийн нүүр үзэлгүй удлаа шүү. Гровер Кливлендээс хойш нэг үлзийтэй өдөр үтсэнгүй гэлээ. Үдээс хойш нөгөө хоёр маань Сан-Хосе орох дүүрэг газар хүрч Саксоны саналаар жаахан амсхийх болов. Саксон энэ улс нохоогоо харж игэл би уулзмаар байна. Энэ хавийн газар үнэхээр сайхан юм, тийм үү? Гэхэд уул толготтой бас тэгээд адууга бэлчээх, ариун бэлчээртэй болохыг хүсэж агсан биел тийм чамар зөвшөөрсөнгүй. Тарьсан ногоог нь хараач, ямар сайхан ургаа вэ? Үе бүрдээ цэцэг тарьсан байна. Энэ бол тамхины цаасанд боодог улаан лойлоос ч цэвэрхэн дээ. Бөөмд яах гэж цэцэг тариа юм бол ямар хэрэг байна? Хүнсний ногоо тарьж болох сайхан газрыг нь эзэлч гэж. Яагаад ингэсэн учрыг мэдэх юмсан? Гэж Саксон Баашингийнхаа гадуур тарьсан цэцгийн мандал хаваар бөхөлцөж үе эмгэн рүү зааж. Юун хөө юм бол тоо? За яах вэ? Сайндал өөдөөс загнана мэт. Хүй, чивт хоёрыг харчихлаа. Алив, наадха минийхтэй нэг дор тавьчих. Тэгэд хоёлаа очие гэлээ. Биэл хүнжилтөө пүүгээгээ газар тавиад аз нас хийв. Саксон хоёр хажуугаар нь цэцэг зай завсаргүй тарьсан нарийнхан замаар алхаж яваад хоёр эрэхтэй ногооны газар ажил хийж бүг харлаа. Нэг нь өвгөн хятад, нөгөө нь ямар үндэстэн нь мэддэхгүй хар нүдтэй бас харийн нутгийн өвгөн байв. Энд юм бүхэн нь цэвэр нямбай, харахаас нүдэнд дулаан, алга дарам газар ихч болов харахна янзтай сайхан болгосныг газрын ажил мэдэхгүй хүнчгээсэн андамгүй. Дунд зэргийн насны эцгэн нуруутай их л эгэл атлаа, тун зохимжтой хувцалсан нүдэндээ шилтэй авгаа нуруугаа цэглэн Саксоны зүг эргэв. Харц нь урсгал зөөлөн боловч баахан ааштай болов гэмээр ажээ. Тэр авгаа надад өнөөдөртөө ямар ч юм хэрэггүй гэснэ. Ийм үг юундж хэлвдэ гэж зовсон янзтай ээлдэхэн инэв хийлв. Саксон баржава хулдаасан сакстай юма ботхоос санаан зовно. Бодвол энэ авгаа тэрийг хараа биз. Тэгээд бошуухан бит хоёр ганцхан худалдаач юм бишээ гэв. Тийм үү, уучлаарай гэж үл таних авгаа улам ялдам инээмсэглэж цаашин юу гэхийг хүлээхэд Саксон өчөөхөнч нэрлэхэж төгтчилгүй яах гэснээ хэлээ тавьчихлаа. Газар худалдаж авах санаатай фермийн аж ахуйтай болох гэж бит хоёр шийдсэн юм. Гэвч газар авахаас өмнө нутаг үзэж ямар газар авбал дээрвэ гэдгээ мэдэх хэрэгтэй байна. Танаа энэ сайхан газрыг үзээд танаас тун олон юм асуумаар байх юм. Бит хоёр дандаа хот газар байсан болохоор хөдөө аж ахуйн талаар юу ч мэдтгүй. Одоо хөдөө гарч аз жаргалаа хайж явах хоёр доо. Гэхэд авгаан царайд ээлдэг байдал нь хэвээр боловч дээр нь үл мэдэг яжлал нэмэгдэх шиг болов. Хөдөө гарвал аз жаргалаа олно гэж яагаад бодов? Өөрөө ч мэдэхгүй явна. Ажилчны эмх замбраагүй явдал гарч байдаг хот газар ядуухан амьдрах аргагүй гэдгийг л мэдэж байна. Ядуучууд хөдөө газарч аз жаргалтай аж төрж чадахгүй бол аз жаргал гэж юу байдаггүй юм шиг. Таанч шудраг бос юм та. Тийм ээ. Хонгор минь таны төмөн зөв. Гэхдээ хөдөө газар хичнээн олон ядуу хүн золгүй амьтад байдгийг л мартаж тэ. Та бол надад ядууч биш, золгүйч биш хүн шиг санагдаж байна. Хонгорхон минь авгаан сэтгэлд таатай санагдсан нь нүүрэнд нь дүрсхийн тодорлоо. Би жохом хөдөө амьдрах тавилантай хүн байж болох юм. Та угаас хотын хүн. Хөдөө нутгийн амьдрал огт мэдэхгүй гэж өөрөө хэллээ.
Хөдөө ирээд гинт сүйд болвол яах вэ? Саксонд Пайн гудамжинд дах нөгөө жижиг байшинд байсан үеийнх нь хэдэн сарын аимшигт амьдрал санагдав. Хотод бол би гарцаагүй өхөн. Хөдөөч гэсэн хэцүүдэх юм магад. Гэхдээ цорын ганц гордлого маань энтэй. Хөдөө ис болвол тэгээд л дуусах нь тэр өвөг дээдс минь ямагт хөдөө аж төрж байсан улс. Бас нэг бодлын би угаас хөдөө амьдрах тавилантай хөдлөгдөөд хотоос цухтаж нааша тэмүүлж байсан байхыг хэн бай гэх вүлээ. Гэхэд авгаа тиймдээ гэсэн янзтай толгой дохиод өөрийг нь улам их сонирхон харав. Энэ залуу чинь миний нөхөр. Нийтийн ажил хаялт эхлэхээс өмнө дэлбэгч байсан юм. Миний авга Робертс, Саксон Робертс, нөхрийг маань Вильям Робертс гэдэг. Намайг Мортимер авга гэдэг. Би левсэн. Одоо та нөхрөө дуудаж ирүүлбэл таны энэ олон асуултын заримыг нь ч болтугай хариулахыг оролдъё. Юмаа нааш нь аваад ир. Надаас чухам юу мэдэж авах гэсэн юм? Бүгдийг нэг хүнээс асуух гэсэн юм. Газар тань ямар үнэтэй байсан бэ? Та чухуугаа яаж өдөртдгөө? Энэ сайхан байшин та өөрөө бариулсан уу? Ажилчдаа ямар хөлс өгдөг вэ? Яаж бүхнийг сурч юу таривал дээр вэ? Илүү ашигтай гэдгийг яаж мэдэж авсан бэ? Ногоогоо хаан зарвал дээр байдг вэ? Яаж борлуулдаг вэ? Гэснээс Саксон асуултаа таслаад инээснэ. Би асуух гэсэн юм а чухамдаа эхлэечгүй байна шүү. Та ягаад үеийнүүдийн хооронд цэцэг тарьсан юм? Би Сан Леандрогийн португалчуудын газрыг үзсэн. Тэгэхэд нэг үед ногоо цэцэг зэрэг тарьсныг ер үзээгүй гэв. Мортимер авга гараа зангын яриаг нь зогсоогоод би эхлээд өөрийн чинь сүүлчийн асуултанд хариу хэлье. Энэ бол бусдыг нь ойлгох түлхүүр болж болох юм гэв. Энэ үед биел хурч ирсэн тул хариултаа хойшлуулав. Саксон авгаг биелтэй танилцуулав. Миний тарьсан цэцэг та хоёрын нүдэнд хамгийн түрүү өртсөн гэдэг нь үнэн үү хөөмөн? Манай цэцгийг хараад л цэцэрлэгт минь орж надтай ярилцъя гэж шийдсэн бидтэй. Чухам хүний анхаарал татах гэж л тарьсан юм шүү. Хичнээн хүн сонирхож, хичнээн олон хүн манад татагдж байдгийг тооцохдож бэрх. Энэ зам хөлөгтэй, хотынхон хойш ургаш байнга холхино. Намайг энэ ажлыг анх эхэлж байхад хүн бүхэн бараг мороор л явдаг байлаа. Харин машинд яваа улс нэмэргүй. Тэд чинь машины тоосонд юу ч олж харахгүй юм. Хотын баян тарган хадагтай нар их явдагсан. Миний цэцэг ер нь газар маань тэдний нүд булаана. Тэгээд тэргээ зогсооно. Би ч энтэй гэрийнхээ үүдэнд дуудуулах санаатай анаад зогсож байна. Дуудан чиг тийм хүмүүсийн анхаарлыг татаж гол нь цэцгээ үзүүлэхтэй биш. Тарьсан ногоогоо үзүүлэх гэсэн санаанда хөөрдөг л байлаа. Манай юм болгон үзэмжтэй, цэгцтэй, үлгэр дуурайл болмоор байдаг юм шүү. Тиймдээ ч хүний анхаарал татаж чаддаг юм. Ер нь хүний нүдэл хорхойтвол заавал сонирхдгийг та юу исандав гэж. Цэцгийн дунд ургасан хүнсний ногоог тэд тун их сонирхно. Тэгэд заавал миний ногоог авахсан гэж хөөцөлддөг юм. Захын үнээс 2 дахин илүү өнөгч авах мөртөө гонсойх бүхэл баярлцгаадаг гэж. Би нэг ёсонтой гоц хүн болж нөгөө хатагтай нарын шохоорхлын бай боллоо. Үнэхээр тэдний нэгэн ч гомдож үзээгүй шүү. Ногоо маань бишгүй сайхан, захын ямар ч ногооноос дутахгүй. Тэр бүхэл заримдаа бүр илүү сайхан байдаг юм. Худалдан авагчид маань нэг сумаар 2 туулаа ташраална гихчээр нэг бодлын тэд маань тэр болгоныг нь тоочоод яах вэ? Ямар ч гэсэн туйлын сайн үйлс хийж байгаа юм л да. Өөрөөсөө хамгийн шилдэг, хамгийн амттай ногоог шууд газар дээрээс нь авч байгаагаар барахгүй. Нөгөө бодлын тэд маань гэмгүй амны хишгтээ бэлэвсэн авгаад тус болж байна гэж би бахтан боддог юм. Мортимер авгаагаас эдэшнийхээ ногоог авдаг хүнийг дог хүн гэцгээгч болжээ. За энэ талаар нэг их хадуурхаа болъё то. Нэг үгээр хэлбэл миний энэ жаахан эдлэн маань улс амьтны ирж очдог цаг нөхцөх дуртай болсон газар юм. Намайг юун хүн урд нь юу хийж байсан, нөхрийг маань ямар хүн байсныг ч антхаа болцгоочтэй. Сайн сайхан явж байхдаа зарим хатагтай нарыг нь таньдаг байлаа. Тэд надад тус болох гэж элдвэр оролддог юм. Би ч бас тэдэнтэй аяг цайтай байдаг хүн л дээ. Ингээд л худалдан авахч авгаачуул нэг ёсондоо миний зочид болсон юм. Одоо ч гэсэн тэд танил авгаа нартай гайхуулах гэж ирэхтэн би ч мөн цайгаараа дайлдаг. Ингэхлээр цэцэг маань надад тун их тус болсныг та мэдлээ.
Та ойлгоо биз дээ? Саксон авгаан яриаг ихэд сонирхон сонсох атал Билл нэг их ойшоосонгүй. Хөхнүүд нь сүүмэлзэх мэт харагдана. Та зовлгүй хэлэлтэй танд юун димээ санагдав гэж авгааг асуухад Билл Саксоны зүудэнд жоромгүй зүйл шууд хэлж авгаан ойлголтоос зүрхэд Саксон ихэд гайхав. Таны ярианаас үзэхэд сүрхий залжин арга юм да. Тийм ээ. Тэгтээ оновчтой арга байгаа үсттэй гэж авгаа хэлээд тогтож ядсан сэргэлнүүд нь шилнийхээ цаанаас гялалзсан. Билл угаас тайван зангаараа яарамгүй ярив. Тийм ч байж болно, үгүй ч байж болно. Хүн болгон ногооныхоо үе болгонд цэцэг тариад ногоогоо захын үнээс 2 дахин дээгүүр үнэлээд байх юм бол захынхаас 2 дахин дээгүүр үнгэж ерөөс байхгүй болно шүү дээ. Тэгэхээр юу ч өөрчлөгдөхгүй. Та хэтэрхий онолдож байна. Харин би биетэй баримттай юм ярьж байна. Босод хүн намайг дуурахгүй байх нь баримт. Миний давхар үн авч байгаа нь ч баримт. Үүнийг та мэдхэж чадахгүй биз гэж өөрийнхөө зүтгэв. Авгаач Биллд олигтой ойлгуулж чадсангүй. Биллж тов хийсэн хариу өгч чадсангүй. Билл толгоогоо аажхан сэгсэрч тэглээч гэсэн надад тийм ч их утга учиртай юм гэж санагдахгүй байна. Эхнэр бит хоёр талав ийм арга таарахгүй. Говч нь хаана байгааг явандаа олж болох юм гэв. Одоо гурвал миний газар дээгүүр явж үзье. Та хоёрт бүгдийг үзүүлээд би юуг хэрхэн хийж байгаагаа ярьж өгье. Дараа нь сууж амрангаа анх би юунаас эхэлснээ хэлж өгье. Хөдөө аж ахуйд юунаас хэрхэн эхлэх вэ гэдгийг танд гээд Саксоныг зааж гайгүй сайн ойлгуулж өгмөр байна. Би ч бас эхлээд юу ч мэдэхгүй байснаас гадна тань шиг ийм сайхан хүчтэй эр нөхөрчгүй ганцаар хүн байлаа. За яг энэ тухай дараа ярий гэлээ. 20 дугаар хэсэг төгсөв.